Эдгээр өнгөрсөн 3 сарын хугацаанд яагаад чи контент хийгээгүй юм бэ? Путиний мөнгө орохоо болцсон юм бла 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 бла. Үгүй би юу хийсэн бэ гэх юм бол би all in химэл ухаан хөгжүүлэлтэн дээр би сурсан. Окей. Би 4-5 компьютер худалдаж авсан. 2 Mac Studio, нэг нь $10,000 үнэтэй гих мэтчлэн химэл ухааны ерөнхийдөө юм жижигхэн заяа өөрийнхөө жижигхэн дата центр барьсан. Нийт хөрөнгө оолт ойролцоогоо $30,000 тавьцаа заяа. Тэгээд дэлхийд даяар хүмүүсийн хөрөнгө оолт хийж байгаа хэмжээний хажууд миний юм бол юу ч биш ээ. Гэхдээ одоохондоо бол надаа болж байгаа. Магадгүй нэг жилийн дараа энэ чинь бодлооч магадгүй. За, тэгээ сурсан юм а би та бас удахгүй заа гэж бодож байна. Жижигхэн сургалт гаргаж, жижигхэн биш ээ, нэлээд томоохон сургалт гаргаж бодож байна. Багаараа бүгдээрээ энийг бас сураа явсан. Ер нь бол одоо компани төрчтэй химэл ухаан дээр үндэслээд шинээр босгох гэж байгаа. Окей. За тэгээд ямар чадвартай бэ гэх юм бол өөрөө хийж исэн юмнасаа үзүүлснээс за яагаад гэх юм тэр дэндүү их урт хугацаа орно. Нэг хүний 2 цагийн дотор хөгжүүлсэн компьютер тоглоомыг үзүүлж 2 цагийн дотор. За тэгээ энэ хүн өөрөө программист хүн биш ээ. За. The terrain is better. I mean, the plane models are better. Тэгээ газар нь тэгээ ертөнц бол илүү чанартай болсон байна. Ер нь бол энэ хүний лайв стримаас би авсан The logic is тэгээд энэ цаана байгаа логик бүтээгдэхүүн хөгжилт нь илүү гоё болсон. Тэгээд сайн нэг онгоцыг ингээд сөнөгөөд айгуу гоё дэлбэрч чинь те. I just clobbered that guy. The logic. Байлдааны жижиг тоглоом гэх мэт чинь logic is better. So extended thinking seemingly makes an incredible difference in the output as we see here. This is very playable comparatively to the previous result. Өөрөх онгоц те. That is awesome. That was very физик 3D өдөртлөг юм дэлбэрж байгаа. Цаанаа нөгөө онгоцуудыг өдөрч байгаа химэл ухааныг бас давхар хөгжүүлсэн байгаа. Тэгээ зүгээр тэгээ химэл ухаантай харьцаа хийж байгаа байхгүй. За тэгээ өнгөрсөн жилийн Time Magazine одоо нэлийн томоохон албартай нийтлэгийн Person of the Year тэ тухайн оны хамгийн шилдэг хүн хэн байсан бэ гэх юм бол тэ Mark Zuckerberg, Lisa Su, Elon Musk, Jensen Huang, Sam Altman, Dario Amodei тэ Google DeepMind-ийн үүсгэн байгуулагч. За бидний бүгдээр юу хийж байгаа юм бэ гэх юм химэл ухаан. За тэгэхээр энэ химэл ухааныг та өөрөө сурахгүй юм бол хоцор та тэр хүүхдүүд сурахгүй юм бол та хоцор. Та бүгдээр ажлын байр болно, орлогогүй болно. Энэ тоглоом биш ээ. За. Тэгээд өнгөрсөн 3 сарын хугацаанд би YouTube контент хийгээгүй, бүтээгдэхүүн сурчлагаа хийгээгүй гэх мэт чинь YouTube-ийн орлого нэлээх алдсан. Бүтээгдэхүүн борлуулалт, ном гэх мэт янз бүрийн борлуулалтын орлого тэр чигтээ алга болсон. Нэмээд би өөрөө хэдэн 10 мянган доллараар ингээд зарлаг гаргасан. Миний хувьд бол энэ 3 сарын завсарлага амар өртөг өндөртэй байсан. Би мэдчихэж байгаа. Гэхдээ энийг би өөрөө эзэмшээд авахгүй юм бол би энэ дээр all in хийхгүй юм бол би өөрөө байхгүй болно. Миний ирээдүй байхгүй болно. Тэ. За энэ зүгээр сенсац биш ээ. Яагаад энийг би ярьж байгаа юм бэ гэх юм бол дөнгөж саяхан Америкийн топ технологийн компани нэг нь нийт ажилтнуудынхаа тэ бараг 20 хэдэн 30% хуваа цомгтсон. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500 600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сурвалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Нийт ажилтнуудынхаа тэгээ бараг 20 хэдэн 30% хуваа цомгтсон. Хин бэ гэх юм бол Jack Dorsey. Jack Dorsey ямар компаниг үүсгэн байгуулсан бэ гэх юм бол Square гэдэг мөнгөн гүйлгээс санхүү fintech аппликейшнийг хөгжүүлсэн. Окей. За Jack Dorsey юугаар алдартай юм бэ гэх юм бол Twitter X-ийн тэ ориг анхны үүсгэн байгуулагч байхгүй юу? За. Тэгээ би 5%-ийг хэлсэн байна. За тэгээ Jack Dorsey юу хэлж байна гэх юм бол манай нийт 10,000 ажилтан тэ тэрний 4,000 ерөөхдөө маргааш ажлын байр болно. Хүний нөөцийнхээ 40% байхгүй. За. Компани авчруулт 6 сар эрүүл мэндийн даатгал нэмээд тэ цалингийн чинь жоохон олгоно урт хугацаанд ажилласан бол нэмэлт цалин өгнө. Тэ. Тэгээ бай.
Тэгээ бас айгүй сонирхолтой юм юу хэлсэн бэ гэх юм бол багаараа би цомгтол хийхгүй. Тэ. Ингээд 7 хоног болгон хүмүүс ингээд хөг явуулчих юм бол байгууллагын соёл, мотивац гих мэтчлэн уур амьсгал муугаар нөлөөлнө. Тийм учраас нэг мөссөн хичнээн. Jack Dorsey гэж байгаа юм бол бусад компаниуд нь яах юм бэ? За, тэгээ хүний оюун ухаан удахгүй хэрэггүй болчихно заяа. Тэгээд механик ажил хийж байгаа хүмүүс одоо нөгөө компьютер дээр. Окей. Бүгдээрээ байхгүй. Окей. Хуульч байхгүй. Нэхлэн бодогч байхгүй. Тоо шивдэг хүн бүр байхгүй. Нэрөө байхгүй гих мэтчлэн. За, тэгээд хүмүүс яасан бэ? Яг гэх юм бол Square компани, Jack Dorsey-гийн компани тэ хөрөнгөний биржээр бүртгэлтэй. Хувьцаа компани. Тэгээ хувьцааны яасан бэ? Бам. $54.5-оос $65 руу пуужилдсан. 20% өссөн. Яагаад ийм олон хүмүүсийг цомгтсныхаа дараа компани хувьцааны ханш өсөд байгаа юм бэ? Яг гэх юм бол цалингийн заалт, үйл ажиллагааны заалт буурч байгаа байхгүй. Гэхдээ энэ зүгээр ихлэл шүү. Гэвь хэдүүлээ Dario Amodei сонсгой Anthropic-ийн үүсгэн байгуулагч Cloud Code, Cloud Opus тэ гэх мэт хэмэл ухааны хөгжүүлсэн. About some of the things that are more like in the kind of public awareness and the actions of wider society. It is surprising. Ер нь бол энэ тэ нийгэм дотор тэ хүмүүсийн дундуур нэг юм тэднийг ойлгож аваагүй байна. Ухамсараагүй байна. Хараагүй байна гинэ. Surprising to me that we are, in my view, so close to these models reaching the level of human intelligence. Тэгээд бидний хөгжүүлж байгаа хиймэл ухааны модельууд ер нь бол хүнийг зарим сэдв зарим тэ мэрэгчлэрээ гүйцэтгэсэн бусад юм дээр удахгүй гүйцэх байгаа. Тэгээд тэр ч ихтэй хүнийг гүйцэтгэж байгаа хүнийг орлогож байгаа хэрнээ. And yet there doesn't seem to be a wider recognition in society of what's about to happen. Тэгээд улс нийгэм хүмүүс ард түмэн иргэдүүд ажилтнууд та нар юу болох гэдэг юм мэдэхгүй байгаа гинэ. Анзаарахгүй байгаа гинэ. Ойлгохгүй байгаа гинэ. Харахгүй байгаа гинэ. If this tsunami is coming at us. Тэгээд цунами ирж байгаа гинэ. Гамшиг. And it's so close. We can see it on the horizon and yet тэр бүр ингээд холоос аль хэдийн харагдаж байгаа. Дүгцсэн байна. People are coming up with these explanations for it's not actually a tsunami. It's тэгэл гамшиг биш ээ зүгээр штэ дараараа. That that's just a trick of the light. Like it's something. Тэр зүгээр ингээд чи тэр илэрч байгаа чи буруу харж ин тэр худлаа үнэн биш ээ. And I think along with that there hasn't been a public awareness of the risks. And therefore governments haven't acted. Тэгээд засгийн газрууд энийг харах байгаа угаасаа улс төрчнөр цүнх барьдаг бүкс долоодаг эсвэл мөнгө иддэг тендер тэ. Гэхдээ ард түмэн яаж байгаа юм бэ? Data center хэмбэл ухааны яах юм бэ? Юу ч мэдэхгүй байгаа. To address дараагийн сонгуул тэ. The risk. There's even an ideology that we should just try to accelerate as fast as possible, which I understand the benefits of the technology. I wrote Machines of Loving Grace, but I think there hasn't been an appropriate realization of the risks of the technology, and there certainly hasn't been action. So I would say that ер нь эсэл нь ойлгохгүй байгаа. Арга хэмжээ аваагүй байна. Боловсрол нь байхгүй. The technical work on controlling the AI systems has gone maybe a little better than I expected, and kind of the societal awareness has gone maybe a little worse than I expected. So I'm about where I was a few years ago. Тэгээд ерөнхийдөө олон жилийн ярьж байгаа. Dario Amodei 6 сарын өмнө бас юу ч хэлсэн бэ гэх юм бол удахгүй. Программистууд байхгүй болно. Ойролцоогоо жилийн дотор. Тэгээ архитектор би болно. Код архитектор гэдэг. Тэгээ тэрийг өнгөрсөн 3 сарын хугацаанд би сураад авсан байхгүй. За тэгээ эдийн засагт энэ хэрхэн нөлөөлөх юм бэ? Америкийн эдийн засгийг хэрхэн нөлөөлөх юм бэ гэх юм бол дахиад нэг үнцэг байна. За. Тэгээ. Одоо би яг ийм юм болно гэж юусоо хэлэхгүй байна. Аль аль нэг ингээ харах ёстой. Өнгөрсөн 7 хоног би юу ч хэлсэн бэ гэх юм бол Европоос маш их мөнгө зүгтнаа. Энэ бол хөрөнгөний зах зээл. Тэ. Хөрөнгөний зах зээл ажилтны тоо багасах юм бол хувьцаа нь өсөд байна. Окей? Ойлгомжтой. За, гэхдээ ажлын байрууд алга болчих юм бол хүмүүс цалин орлогогүй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэг компаниуд илүү ашигтай. Гэхдээ нэг асуудал байна. Хүмүүс цалин авахгүй юм бол өрөх мөнгөгүй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэ. Тэг бид нар хаашаа буцаж байгаа юм бэ гэх юм бол 500 600 жилийн өмнөх үелөө буцах гээд байна. Тэ. Газар эзэмшдэг, улсыг удирддаг, нэг хаан, язгууртан гих мэтчлэн.
Окей. Тэд нар хин бэ гэх юм бол дата центертэй гих мэдчихнэ. Бит хөрөнгөтэй, үйлдвэрлэлтэй хөрөнгөтэй хүмүүс. Окей. Тэгээд та нар би хин бэ гэх юм бол нөө газар малтдаг, юмыг тарьдаг, эзнээ хардаг, хаан лугаа ингээ хардаг, ажлын байр гуйдаг, тэ боолууд баггүй юу? Окей. Би бас тийм дотор орцсон байгаа. Яг гэх юм бол надад нүсэр том үйлдвэрлэл байхгүй. Надад дата центр байхгүй. Надад өөрийнхөө хөгжүүлсэн хиймэл явахаа гэсэн юм байхгүй байхгүй юу? Тийм учраас би энэ дээр ингэ сандарч байгаа. Тэ. За, тэгээд одоо яаж ийна гэх юм бол энэ Google-ийн тренд ингээ хараад үзэх юм бол сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол одоо Америкт тэ хүмүүсийн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүмүүсийн Google-ч ийна гэх юм бол тэ миний байр зарагдахгүй байна. Хаус орон сууц. Орон сууцны зах зээл ерөөхдөө мярж эхэлж байна. Ковидын үеэр юм байсан. Одоо тэрнээс дэш. За. Байрныхаа лизинг одоо 8-6% зээл гэх юм бол Америкийн төлж чадахгүй байна. 2008 оны нөгөө үйл хөдлөлийн хямралын үеэр одоо Google Trend шүү заяа. Гэхдээ нэг юм байгаа 2008 он тийм олон хүмүүс Google-ийг нэг ашигладаггүй байсан л та. Гэхдээ өнөөдөр шиг биш. Гэхдээ тэ 2026-нд байрныхаа зээлээ төлж чадахгүй байна. Одоо оргил цагтэр хүрсэн байна. За, Америкийн тэ засгийн газар зарлж байгаа нийт ажлын байрын өсөлт бууралтыг ингээ харж болно. 2006 онд өсөж исэн, 2007, 8, 9 оны үеэр навс унсан, 11, 12 он буцаагаад өссөн, 18, 19 он жоохон өссөн, ковидын дараа жоохон өссөн. Одоо яаж ийна гэх юм бол байхгүй. За. Тэгээ ерөнхийдөө хүмүүс хэмбэл ухааныг судалж байгаа хүмүүс юу хэлж байна гэх юм бол 29 онд жолооч нь байхгүй болно. 30 онд докторууд байхгүй болно. 32 онд мис засал хийдэг эмчнэр байхгүй болно. 28 онд код бичдэг хүмүүс байхгүй болно, программистууд. 29 онд багш нар байхгүй. 31 онд хуульч байхгүй. Урлагийн хүмүүс тийм 30 онд байхгүй болно гэж байна. Үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс 31 онд bye bye, цэрэг 33 онд bye bye. Тэгээд ганцхан юм жигсаалт биш ээ. Ерөөдөө иймэрхүү төстэй ажил хийж байгаа хүмүүс бүгдээр ер нь бол bye bye. Тэгээд эндээс бас нэг сонирхолтой юм гарч эхэлж байгаа. Өнгөрсөн 10-15 жил 20 жилийн хугацаанд ямар компаниуд алдаг байсан бэ гэх юм бол софтвер компаниуд алдаг байсан. Ямар төрлийн хүмүүс амар өндөр орлоготой байсан бэ гэх юм бол програм хөгжүүлэгч, программистууд. Та бас өөрийнхөө хүүхдээ нэг код бичих сургалтын төв мөв рүү явуулж ирсэн баха. Шал хэрэггүй юм болсон. За, хүүхдүүдээ бас хуулийн англи руу явуулж байгаа, эдийн засгийн англи руу явуулж байгаа, санхүүгийн англи руу явуулж байгаа, гих мэдшин юу руу явуулж байгаа, бүр гадагшаа явуулж байгаа байж магадгүй заа. Америкийн их сургууль та нар магадгүй жилийн 40, 50, 60, 70, 80 мянган доллар төлж байгаа байж магадгүй. Тэ. Та тийм хүүхд төгсөөд ирэхээр бараг чулуун зэвсгийн үеийн чадварыг эзэмшиж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд өнгөрсөн 10, 20, 30, 40 жилийн хугацаанд бидний цуглуулсан мэрэгжил, диплом, хандаа үлгсэн тэр юм тэ буцаагаад суур үнцэн лүү хурж байгаа. Зүгээр цаас. Окей. Өөрөөхөө бэлтээр.